За манай ноос ноолрын бүтээгдэхүүн бол онцлогтой ачны отонд бэлтгэгдээд тэгээд олон улсад гардаг экспортлдог үнэтэй цайтай бүтээгдэхүүн байгаа. Тэгээд эцсийн хэрэглэгчдээс биднээсээс монголчуудаас бол зарим нэгэн одоо хүсэл шаардлагуудыг санал болгож тавьж байна. Жишээ нь одоо ямааны тавлаг байдлыг хангах, тэр дундаа самнах, тэгээд мөн ангилах, ялах зэрэгт бол маш их санал гомдол хүсэлтүүд ирдэг байгаа. Бидний зүгээс мөн ямааны тавцанг туршиж үзсэн. Ямааны тавцан нь ямар учиртай вэ гэхээр одоо бог малын тавцан гэж нэрлэж байгаа. Олон улсад болохоор хонийг хэрэглэхдээ мөн ямааг самнахтаа бол тавцан дээр байрлуулж хүзүүгээр нь бэхэлж хөдөлгөөнийг нь хорж одоо самнж одоо хэрэгдэг байгаа. Энэ туршлагыг бол Монгол улсад хийж үзлээ. Өнөөдөр малчны отгон дээрээс бид нар самнахад бол сайн болон сул талууд мэдээж хоёр талаас ажиглагдсан. Энэ жишээ нь бол ямаа бол тавцан дээр гарснараа бол одоо нэгдүгээр гурван хөлийг нь хүлж боогоог болохоор оршихгүй гэж үзэж байна. Тэг хэлэхгүй. Тэгээ дээрэс нь бол тавцан дээр байсандаа бол тавлаг байдал бол хангахж магадгүй гэсэн бол дүгнэлтийг үзсэн байгаа. Тэгвэл мэдээж сул талууд бол олон төрлийн сул талууд ажиглагдсан. Одоо Монгол ямаа маань өөрөө тэн дээрээ удаан тогтохгүй хөдөлгөөн ихтэй байгаа нь бол сул талыг ажиглуулсан. Тэгэхээр энэ дээр бол нэмж сайжруулж ажиллахаар бол бид нар бол зарим нэгэн туршилтуудыг бол дахиж хийлээ.